За бүгдээрээ сайн уу? За Telegram сувгийг ашиглах жижигхэн заавар оруулчихъя. За энэ миний Facebook-ийн зүүн гар талд байгаа энэ Telegram-ыг утсан дээр татаа суулгацсан болвол за шууд одоо агуулгын чат ч юм уу спонсор ч өгсөн Telegram-ийн одоо миний орж харуулах гэж байгаа Green Mongolia гэдэг чат руу линкэн дээр дараад шууд орчиж болно гэсэн. За хэрвээ энэ Telegram-ыг суулгаагүй байх юм бол эхлээд гар утсан дээр энэ аппликейшнийг татаж суулгана. За Telegram-ыг суулгангууд урдаас чинь шууд гадаадаас айгүй олон оронтой дугаараас утсаар залгадаг. Тэгэх юм бол тэрийг аваад чанга эргэжтэр нь тавьж агаад 5 оронтой тоо англиар хэлж өгдөг. За тэгэнгүүт тэрийг нь хэлсэн тоог нь гэлс бичиж аваад нэг бол хэлж яхад нь чанга эргэжтэрээ тавьж агаад Telegram-аас суулгах гэж байгаа тэр оронтой код оруулна гэсэн цонхонд нь тэр англиар хэлсэн кодыг оруулаад тэгэхээр Telegram-аас суулгачдаг. Айгүй олон хүмүүс урдаас нь ингээ гадаадаас залгангууд одоо нөгөө янз бүрийн луврын одоо дуудлага байна гэж бодоод авдаггүй. За түүнээс гадна бас англи хэлээр хэлэхээр нь ойлгодгүй тоонуудыг тийм болохоор яах вэ гэхээр одоо англи хэлээр тоо ойлгодог ч юм уу хүүхдүүдэд ч юм уу хүн гуугаад энэ Telegram-ыг суулгачих болно гэсэн үг. За миний энэ Telegram дээр харагдаад байгаа 7048 гэдэг нь би уншаагүй чатны мессежний тоон шүү. Түүнээс биш Telegram гэж үчичээд зарим хүмүүс одоо миний энэ харагдаж байгаа шиг 7048 гэж үчичээд андуураад хайгаад идэг. Тийм байхгүй гэсэн үг. За ингээд Telegram-аас суулгачихсан болвол за ингээд Telegram руугаа яваад оронгууд одоо миний энэ хамгийн дээдлэлд харагдаж байгаа энэ хараа Green Mongolia гэсэн ийм зүүн гар талдаа хүний хуруу харагдаж байгаа нэг юм Green-ийн баашингийн логотой хамгийн гол нь Green Mongolia гэдгээр нь л хайчих. За ийм чат гарч ирнэ. За энэ чат руу линк нь байгаа бол үсрээд орчноо. За үсрээд оронгууд эхлээд одоо шууд одоо ямар ч хамаагүй юм руу яваад орчдгийг яг ийм юм руу ч юм уу те. За тэгэнгүүт эндээсээ энэ хамгийн дээд талын зүүн гар талын кноп дээр дарж буцаж гараад тэгээд дахиад Green Mongolia руугаа дараад оронгууд ийм олон цонх гарч ирнэ. Одоо энэ дээр ингээ хараа бэлэн видео зураг хагасаа өдрийн хямдрал за өнөртөө ус гээл тэгэнгүүт 50 мг-тай те. За ингээ Green Global гэдэг маань болохоор Green компани одоо мэдээлэл өнөөдөр одоо Green компанид юу болж байгаа компанитай холбоотой бүх мэдээллүүд энэ дотор байдаг гэсэн үг. За Green-ийн одоо сайтн дээрээс нь байхгүй зүйлүүдийг олж мэдъя гэх юм бол нэг өсөндөө энэ дотор оруулсан байгаа миний оруулсан мэдээллийг олж харж болно гэсэн үг. За түүний доод талд нь одоо жишээ нь Grand Master болох алхам гэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт энэ дотор те одоо өөрөг чинь зоригжуулах за одоо ингээд ямар нэгэн борлуулалт хийхийн тулд одоо хичээл зовох хэрэггүй байдгийн байна ч гэдэг юм уу. За энэ дотор одоо жишээ нь ингээд яаж захиалга хийх үү, ID-гаар орох уу гэдэг ингээд ерөөсөө сүлжээнийхээ бизнесийг хийхэд өөрт чинь хэрэгтэй байгаа мэдээллүүд энэ дотор байдаг гэсэн үг. За тэгэхээр энэ дотор ингээд яваад дээшиг ингээд бүр сайн бүх юмнуудыг ингээд дандаа орж ухаж үзчихье. За тэгэнгүүт компани промо акц гэж байгаа. За энэ дотор болохоор дандаа Green компаниас одоо жишээ нь хямдарсан өнөөдөр Green компаниас ямар шагнал урамшуул суглаа зарласан яасын те. За тэгэнгүүт одоо жишээ нь энэ бол ингээ Оросд явж байгаа 5 шатлалын бэлэгний бичлэг гэдэрч байх шиг те. За энэ мэтийн зүйлүүдийг энэ дотроос олж харж болно гэсэн үг. За тэгэнгүүт Green Fiber гэдэг одоо жишээ нь энэ дээр ингээд дараад яваад оронгууд за Green компани алчуурыг яагаад солих хэвтэй те баруун гар талд нь S5 гэдэг алчуур байна. За зүүн гар талд нь болохоор энгийн алчуур байна. За энийг аваад өөрийнхөө хөгжүүлж байгаа стори дээр, Facebook дээрээ, пэйж дээрээ, Instagram дээрээ гэдэг нь олон нийтийнхээ бүх сүлжээ сувган дээр одоо ингээд ашиглаж болно гэсэн үг. Нэг стори дээр өөрийнхөө утасны дугаарыг тэр аймгийн тэнд энэ бараа байна ч гэдэг юм ингээд дандаа нөгөө нэг ийм реклам зарцуулчилгаа маягаар ашиглах боломжтой ийм юмнууд байна гэсэн үг. За тэгээ мэдээж хэрэг Green Fiber гэдэг маань дан алчуур байгаа гэсэн үг. За дараа нь ингээд орохоор Charme Hair гэдэг маань болохоор дандаа үсний бүтээгдэхүүн. Манай Green-ийн сайтн дээр одоо ингээд бүх брэндүүд чинь хоорондоо юу яцсан мэдэн штэ. Ингээд брэндүүд хоорондоо ангилагдсан байдаг те. Яг тэрнтэй адилхан
Telegram дээр ингээд ангилагдсан байгаа гэсэн үг. За ингээд маркетинг гэж байж гин тий. За тэгээ энэ маркетинг руу яваад оронгууд өнөөдөр багийн бүтцэн. За нэгдүгээр одоо жишээ нь энэний хувьд болохоор ингээд нэгдүгээр игнэндээ хэдэн хүн байна. За тоолчих те 50 оноо 40 20 30 10 хэд 8.4 оноотой ч хүн байна нэгдүгээр игнэнд нь. За зөвхөн өөрийнх нь хувийн борлуулалт нь 1600 оноо байна те. За ингээд ийм багийн цалинтай хүн өнөөдөр ийм 4 сая төгрөгийн цалин авч болох нэ гэ. За энэ болохоор сая 26 оны 1-р сарын цалинных нь шүү дээ тий. За тэгэхээр ингээд ер нь бол гэрнэгийн маркетингийг яаж зөв ашиглах вэ гэдэг талаар ямархуу байд юм бэ гэдгийг харч болно. За тэгээ энэ дотор болохоор миний бас ярьсан маркетингийн тодорхой товч юм уу те ингээд мэдээлэл зөндөө байдгаа гэсэн үг. За тэгээ энийг яах вэ гэхээр энэ дээрээ дараад тэгээд сонсоод байна гэсэн үг. За бичлэгийг одоо жишээ нь энд нэг юм байгаа. Бэлэн видео зураг. За энэ бэлэн видео зургийн дотор болохоор одоо жишээ нь энэ оранжин цамцтай хамгийн сүүлд оруулсан зурган дээр нэгдүгээр тэнд харагдж байгаа 6 минутын бичлэг байна. За 149.6 мегабайтын бичлэг. За энэ бичлэгийг татаж авъя гэж бодох юм бол энэ бичлэгэн дээр ингээд дарчин. За ингээд бичлэгэн дээр дарангууд энэ бичлэг чинь энэ доор татагдж ин харж гин үү? Энэ саарл юм яваад байгаа юм. Тэрний урд талд нь байгаа цагаан нь болохоор тод энэ ард талд нь нэг бүдэг саарл юм яваад байна. Энд чинь бичлэгийг татаж байна гэсэн үг. За тэгэнгүүт яах вэ гэхээр энэс удаан татагддаг том бичлэг оруулсан байх юм бол энэ бичлэгээ ингээд ороод татуулаад эхлүүлчихэд гараа явчих болно Telegram-аас. Тэгээ мессенжер чат мессенжер юмдаа хариулаад мессенжер явж байгаад буцаж орж ирэнгүүт энэ саарл юм чинь татагдаад дууссан байдیں۔ За тэгэнгүүт баруун гар талын боломжийн энэ 3 конотон дээр дараад за тэгээ галерей руугаа хадгалах гэх. За ингээд энэ видеог хадгалж аваад за энэ дээр утасны дугаараа тавиад өөрийнхөө хөгжүүлж байгаа Facebook пэйж дээр тавьж болно гэсэн. За тэгэхээр бэлэн видео зураг гэсэн энэ бичлэгэн дотор би өөрийнхөө утасны дугаарыг тавиагүй боловч ярьсан маш олон бүтээгдэхүүнүүд байдаг. Энийг ингээд дээш нь бүгдийг ашиглаад за тэгээд энийг ашиглаж агаад онлайн сувгаа хөгжүүлэх боломжтой гэсэн. За түүнээс гадна хагас өдрийн арга хэмжээ буюу хагас өдөр бүтэнсэ өдөр 2 өдөр хямдардаг бараа бүтээгдэхүүнийг энд хагас өдрийн хямдрал гэдээ оруулсан байгаа. Тий одоо жишээ нь ингээд энэ хагас бүтэнсэнд 28 нэгний өдрүүдэд одоо жишээ нь манай өөрийгөө мушигдаг шалны мод хувийн одоо жишээ нь хямдарч шít 15% тий. Тэгэнгүүт яадаг вэхээр одоо ингээд компаниас хямдарсан байгаа үнийг нь хямдарсан оноотой нь ингээд мэдээлэл өгчдөг. За тэгэнгүүт энийг 3 дахь өдрийн чатан дотор ч юм уу ороод ирэнгүүт нь за одоо жишээ нь хараад болтно. За 6125 болохоор өөрийгөө мушигдаг шалны модны запас байна те. За тэрний дээдлэлт нь болохоор 6119 гэдэг одоо жишээ нь шалны хувийн өөрийгөө мушигдаг шалны мод 6122 гэдэг энэ хоёр байж байгаа байхгүй юу? За тэгэнгүүт энэ мэдээллийг 3 дахь өдөр харчингуудаа хэдүүлээ Telegram руу ороод энэ дотроос шалны модоо хайна. Шалны модоо нараа Enjoy Care 30 мг-тай өнөртөө усны доотлолт ингээ байж байгаа үзэн. За тэгэнгүүт энэ Green Fiber Mop гэх шалны мод руугаа яваад орчихно. За тэгэнгүүт дээшээгээ ингээ явангууд ашиглаж болно гэсэн. За тэгэхээр хагасын өдрийн арга хэмжээнд зориулагдсан мэдээллийг ингээд 3 дахь өдөр оруулчингууд энэ дээр одоо байгаа бүх шалны мод юмнуудаа хадгалж авч үлдээд Telegram сувгийг ашиглах утга учир нь энэ шүү. За энэ Green Монгол за тэгээ энэ дотроос ороод одоо энэ хагас бүтэнсэнд хямдарч байгаа бүх бүтээгдэхүүнээ энэ дотроос олж аваад за тэгээд тэрийгэ миний түрүүний ярьснаар бэлдээд багийнхандаа ярьж өгнө. Нэг бол өөрөө олон нийтийнхээ сувг дээр тавьж хэрэглэнэ гэсэн үг. За ингээд Telegram-ыг ингэж ашиглахаас гадна энэ Telegram-ыг ингээд доошоо явуулангууд нь шүү дээ тий. Энд нэг юм байгаа. Линкүүд дээр дараад ор гэж цонх байгаа. За хамгийн дээдлэлт нь за энэ байна. За энэ линкүүд дээр дарж ор гэхээр энэ дээр ингээд дараад оронгууд одоо энэ нөгөө Telegram-ийн чинь линк энэ байна. Энэ. Тэгэнгүүт copy link гэдгийг нь авна шүү. Тэгхийн бол энэ группийн чинь линк копидэгдчихэж байгаа. Тэгэнгүүт тэрийг багийнхаа чатанда нэг 7 хоногт нэг удаа ч юм уу сартаа нэг удаа байнга копидо хийгээд байгаа. Яагаад тэгэхээр багийн чатанд чинь хүмүүс нэмэгдээд байна гэдэг чинь шинэ орж ирсэн хүмүүс чинь мэдэхгүй гэсэн үг байхгүй юу?
За тэгээ энд өөр манай Gernot-ийн компани өөр янз янзын линкнүүд байгаа. Энэ дээр бол ингээд шууд дараад Telegram-тай хүн бол өсрээд ороо явчихнаа гэсэн. Ингээд маш олон линкнүүдийн копидод энэ дотор ингээд хийцэн байгаагийн учир нь энэ юм аа. За тэгэхээр Telegram дотор бол ухах юм бол маш их мэдээлэл бүгдээрээ монгол хэл дээр байгаа.